Хэргүй хайраар нутгаа амуулсан хилчин чи өгшгүй мөнх зоригтой чам шиг ирчүүд байсан цагт зов хэмгүй эх орончин мөнх суултран мөнхөрсөн эх орныхоо хөрсөн дээр цахлаа шүү төрсөн ус нурынхаа мандал дээр энэ өдрийн нарыг жаргаж бид бүхний тоглолтыг тухлан сууж таалан болгоосон та бүхэндээ баярлалаа. Монгол цэргийн босоо цагаан химэр та бүхнийг ивэж улсын минь дархан хэл тайран амгалан байгсан тэнгэрлэг сайхны ерөөлөөр баярын жафа хүндэтгэлийн концертоо өндөрлөж байна. Дараа дахин уулзлаа. Баяртай.
Гэваны нэрвчтэй хэдийн 1245 дугаарыг үүсгэн байгуулсны турш 40 жилийн ойн баярын хурлын үйл ажиллагаа гэхэд бэлэн боллоо. Хурлын үйл ажиллагааг ээж бүхэлдээ хэмээн Монгол улсын эсрэг хэдийн бүрнэр төлөөлөгч хэдийн 1245 дугаарыг захирагч хорондоо Батбаяр тэнийг хүндэтгэлтэйгээр өргөдлөе. Монгол улсын хэдийн баруун хойд хэсэг Овсын цэнгэр арцгаарт ард түмний амар амгалан хил язгаар газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах байгууллага Монгол улсын Баатар Бэгзэн Гэваны нэрэмжит хэдийн 1245 дугаар ангийн өндөр сүр тавигдсан цагаас хойш эдгүү 40 насны босхыг алгаж байна. Түүхтийн отрол анх байгуулагдсан цагаас хэдийн цагийн байдлын өрнөлтөд ажиллаж өнөөгийн байдлаар 1000 холд авсан илжирчдийг саатуулан уул зүйн дагуу шийдвэрлэж ажилласан. Бид 40 жилийн түүхэндээ өөрөөсөө 4 отродыг өргөжлүүлэн шинээр байгуулсан бөгөөд олон алдартан гавьяатнууд урлаг спортын одуудыг игнээсээ төрүүлсэн байна. Бидний хариуцсан хамгаалж байгаа улсын эдийн хариуцсан хэсэг нь Монгол их орны өөр хаанч байдаггүй өрмөц сонсдогтой эдийн цагийн байдлын өрнөлттэй хэсэг гэдгийг энд ажиллаж амьдарч байсан элчид бүхэн мэдгүүлээ. Энэ их цагийн байдлын өрнөлтийг сүрж гарсан, давж туулсан манай ангиар нэгэн үе оглож байсан, одоо оглож байгаа нийт хэсгээр бахахгүй байхыг харахгүй юм аа. Чухам юм учраас аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс ангийн үйл ажиллагааг сайшаан дэмжиж, улс төр нийгэм болоод урлаг спортын олон алдартай төрүүлсэн увс нутгийн улсын эдийн засгийг нэр төртэйгээр харилцан хамгаалж ирснийг үнэлэн 2014 онд аймгийн иргэдийн эрхлэгчдийн хурлын шийдвэрээр Увс аймгийн үлгий сүмэн харьяат Монгол улсын Баатар Бэгзэн Гэваны нэрэмжит болгосон үе үеийн хилжтийн дадлалыг хүлээсэн үйл явдал болсон билээ. Бид бүхэн Ахмад үеийн захиа сургамжийг биелүүлж алдар суу амжилт бүтээлийг нь улам баттган өнөөгийнхөө олд амжилтыг харьцуулан дүгнэж хойч үед өглөөлөн үлдээж түүх шастраа зудаатгах учиртай. Ангийн бие бүрэлдэхүүн хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн зорилт яам командлын бодлого шийдвэрийг ханган хэрэгжүүлэхийн зэрэгцээгээр ангийн түүх 40 жилийнхаа маяг тэмдэглэн өнгөрүүлэх чухал хариуцлагатай ажлаа бид бүхэн ийхүү эхлүүлж байна. Ойгоо огтж хүмүүр нэгэн зорилго өсөлт тэмүүлэлд орно гэдэг анги байгууллагынхаа хүмүүжлэмжийг сайжруулсан сэргээх албаны үйл ажиллагаа явуулах нөхцөл болцоогоо дээшлүүлэхийг хичээн олон ажлуудыг хийж амжууллаа. Ихгүй булаг суургүй оргил гэж үгүй билээ. Бидэнд 40 жилийн ойн баяраа тэмдэглэх боломжийг бүрдүүлж өнөөдрийн баяр сэнгэлийг бэлгэлсэн үе үеийн Ахмад элчидтэй баярлалт таснаа илэрхийлж байна. Өнөөдрийн энэ баяр та бүхний өчигдрийн үр дүн гэдгийг залгамж хойж үеийн бид мартах учиргүй юм аа. Та бүхнийхээ хичээнгүй хөдөлмөр зүтгэл их орон зүйлсэл баримтлалыг дараагийн үедээ алдаа эмдэгдэлгүй хүлээлгээ өгөхийн тулд бид бүхэн өөрт байгаа бүхнээ зориулан зүтгэх илэрхийлж байна. Бид овоглох Баатартай бахархах түүхтэйгээр 40 жилийн ойгоо тэмдэглэж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчд, генерал, хурандаа, офицер ахлагч, алба хаагчид та бүхэндээ болон тус ангиар овоглсон нийт хилчидтэй гэр бүлд нь эрүүл энх хамгийн сайн бүхнийг хүсье өрөөё. Та бүхэн сайн надаарай. Баярын хурлын ажиллагаа нэстийг үлдээ. Өнөөдөр хэдийн 245 дугаар анги байгуулагдсны 40 жилийн маа болж олон сайхан зочид төлөөлөгчид төрөлцсөн ирж үе үеийн Ахмад элчид уулзсан үе үеийн ангийн бас удирдах явсан отродын дарга нар хүрэлцэн ирсэн ийм сайхан баяр дуул явдал болж байна. Отродын маа гэдэг бол үеийн үедээ уулзалтаагүй олныг уулзуулж 10 жил уулзаагүй байж 10 жилийн дараа эргээд уулзах ийм сайхан завшаан олдод тохиолдгоо онцлогтой юм аа. Бид 30 жилийн өмнө 10 жилийн өмнө 30 жилийн хойд тэмдэглэх энэ мөчид бас уулзаж байснаа тодхон санаж байна. Тэгэхээр 10 жил өнгөрч түүнээс хойш бас л хугацаа том удахгүй бид бас 50 жилийн аваар эргээд уулзах ийм завшаан тохиолдно гэдэг итгэлтэй байна. Ингээд та бүхэнд 40 жилийн аваа тэмдэглэж байгаа энэ төрөлцөн ирсэн нийт зочдод ойн баярын мэнд хүргэж эрүүл их хад жаргал сайн сайхныг хүсээрэй.
ингээд би та бүхэнд хэд хамгаалалт ерөнхий газрын даргын мэдчилгээг уншиж танилцуулъя. За мэдчилгээ. Монгол улсын баатар Бэрзийн Гяваны нэрэмжит Хэлийн тэг 245 дугаар ангийн хамт олонд Увсын зэнхэр хязгаарын Хэлийн тэг 245 дугаар ангийн 40 жилийн өмнө тохиолдуулан тус ангид алба хаасан чөлөөнд байгаа Ахмад Хэлчид генерал офицер авлагч гэрээт болон хувцас цэргийн албаны дөрвж байдагч ажилтан албан хаагч хэд хамгаалтанд туслах хүчнийг гишүүд та бүхэндээ болон та бүхний гэр бүл үр хүүхэд төрөл төрөсtöд ажлын амжилт аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн өрөөж хэд хамгаалах ерөнхий газрын даргын удирдлагын зөвлөл Монголын нийт элчдийн өмнөөс болон хуваасаа чин сэтгэлийн мэдчилгээ дэвшүүлье. Харьхаа турган хан өвгийн сүрлэг уусаа төвшиж халах дөрвөд хотон баяр түмний баялаг уламжлал баатарлаг түүхийн залгамж халаа болж үндэсний баялаг болсон Эрдэнэт мал сэргийг гэм татлагаас хамгаалж сүүлийн 20 жилийн хугацаанд 506 удаагийн 1004 хилжирчвч 11600 толгой мал хил давсан зөрчлийг илрүүлж хууль зүйн дагуу шийдвэрлэн эх орныхаа баруун хойд хязгаарын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийг байгаль цагуурын эрсдэс нөхцөл хүндрэл бэрхшээлийг сөрөн нэр төлөө биелүүлсээр ирсэн түүхэн гавьяатан хэлжид бидний бахархал үлээ. Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал хэлийн хандшгүй дархан байдлыг сахин хамгаалах хуулиар үлээсэн үүргээ нэр төлөө биелүүлэн хэлийн зөрчлийг цаг тугаад нь илрүүлэн шийдвэрлэж элчдийн нийгмийн хамгаалал анги байгууллагынхаа төвчлөлтийг сайжруулсан амжилтаар түүх тогоо өгтөж байгааг нь цаашаа тэмдэглэж байна. Та бүхэнд Ахмад үеийн эх орон хөдөлмөрч дайч уламжлалыг тууштай үргэлжлүүлж олсон амжилт хүрсэн үр дүнгээ баттгаж эх орныхон дархан хэлийг хамгаалах нэр хүндтэй хариуцлагатай албандаа амжилт гаргахыг хүсээрэй. Хил хамгаалан байж элчдийн арга батартугай. Хил хамгаалах ерөнхий газрын дарга Хошууч генерал Дачинжоо 2016 оны 8 сарын 1-нд хамт ажиллаж байсан хоёр одоо офицерыг бас манай гэр бүл хүндэтгэл үзүүлж байгаамаа. 30 жилийн өмнө бас хоёр хүнд хүндэтгэл үзүүлсэн. Энэ удаа бас хоёр хүнд хүндэтгэл үзүүлье. Монгол улсын үндэсний аюулгүй байдал тусгаар төлөвлөлийн төлөө дахин хэлийн инхийн манаа ухамсарт амьдралаа зориулж ирсэн эрхэм танд хэлийн 247 дугаар ангийн 40 жилийн өмнө тохиолдуулан баярын мэнд хүргэе. Увсын зэнхэр хязгаарт байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд хүндрэл бэрхшээлийг сөрн эх орныхаа баруун хойд хязгаарыг аюулгүй байдлыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж ирсэн тэр түүхэн онжилүүдэд алтай нуус мэд ээж нөмөртэй багтааж ариун нэг туршлагаасаа хуваалцаж ажил амьдралын дөрөнд сүүр гисэн танд цаг явд талхалж явгаа илэрхийлээ. Эрхэм гурандаа танд болон таны гэр бүл үр хүүхэд төрөл төрөсөд эрүүл аз жаргал урт насд удаан жаргалын өлтийтэй өрөөдийг өргөн дэвшүүлээ. Хиламал ерөнхий газрын нурлаж дарга бригадын генерал Ч. Сантур гэр бүл 2016 оны 8 сарын 1-нд Илтгэл хүрнэ бацэрн орон нутгийн Хэлийн цэргийн 245 дугаар үүсэн байгуулагчны түүх 40 жилийн он гал халуун мэдчилгээг Хэлийн цэргийн он ард хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч болон одоо ажиллаж байгаа бие үргэлжлэх болон үе үеийн ахмадууд офицер ахлагч ажилчид тэдгээрийн гэр бүлийнхэнд 40 жилийн он баярын мэндийг засаг дарга миний бие болон хуваасаа засаг даргын зөвлөлийн өмнөөс та бүхэндээ өргөн дэвшүүлж байна. Ажва сайн сайхны үр боловсрон аривчин дэлгэрч байдлын замаар алд олон ахуй төрөнхөө амар хамгааллын төлөө өргөсөн ариун тангарагтай үнэнчээр хичээн зүтгэж хөдөлмөрлөж бүтээж ирсэн танаа байгууллагын 40 жилийн энэ өдрүүдэд тохиож байна. Хүний насаар 40 жил гэдэг бол амьдралын замыг туулж хал үзэж хашир суусан хүндтэй тогтсон нас үлээ.
Үүнтэй нэгэн адил өнөөдөр танай байгууллага Монгол улсын орон нутаг дэх хэлийн 245 дугаар анги байгууллага гэсэн өөр хинтэй хуваалцахгүй тодголтой жанжин тугтаа ажил амьдралын ариун баялаг туршлага хуримтлуулсан хийж бүтээсэн бахархан үйлстэй төр засаг ард түмэндээ өндөр нэр хүндтэй Монгол улсын баатар Бэгзийн Геваны нэрмжит эрхэм хүндтэй байгууллага болжээ. Хэлийн зэргийн туулж өнгөрүүлсэн дайчин замд нь Монголын ард түмний тусгаар тогтнол халдан тогтсон харийнхны өнгөрслийг цаг тухайд нь илрүүлэн зогсоож газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг чамд хамгаалсан метршүү эх оронч хилчдийн тэмцэл явдлын түүх юм аа. Монгол улсын хил хамгаалах байгууллага хөрш орнуудын хэлийн асуулт хариуцсан аль хоорондын нөхөрсөг харилцаа ажил төрлийн холбоонд шинэ адил улам гүнзгийж байгаа нь хил хамгаалах албыг боловсронгуй болгох хөрш орнуудын хил хамгаалах байгууллагуудтай үр бүтээлтэй хамтран ажиллахын баталгаа болж байна. Та бүхэн ч энэ цаг үедээ хөл нийлүүлэн байн суралцж байгаа гэдэг эвлэгдэхгүй байна. Эх он эдгээр өдрүүдэд хийж бүтээхийн их хүсэл тэмүүлэлд хөтлөгдсөн залуу халуун насныхаа эрч хүч, оюун бодлоо төр ард түмнийхээ төлөө өгч, халуунд нь хавч хүүдэнд нь хүрч, унтах ноор идэх хоолой хувцлан зүтгэж, баярлаж бахархаж, инээж үйлж дуулж явсан сайхан цаг үеэ найз нөхөд хамт олон хийсэн бүтээсэн их үйлдэлгээ дурсан санаж анд нөхөд Ахмад үеийнхэнтэй учран зовж сайхан баярлаарай. Миний хувьд ч гэсэн энэ 40 жилийн байгууллагын 40 жилийн 30 жилдээ одоо холбоотой байна. Би анх төгсөж ирээд энэ хий сургамдаа гэдэг хүн, энэ гүлгөө гэдэг хурамдаа эднэртэй хамтарч ажиллаж байлаа. Энэ хүмүүсийн үед бас хавцлын гэдэг нэг сайхан хурамдаа бас ажиллаж байсныг санаж байна. Тэгээд дараагийн үеийн болоод манай Сайнтур генерал байна, Дамжисүрэн хурамдаа, манай Бацэг хурамдаа, Баяр байх гээд үндсэндээ миний анд нөхдөдтэйгээ өнөөдөр уулзаж, таахынтэй гэсэн адилхан бас баярлаж сэтгэл хөдлөж байгааг хэлье. Явсаймд би 30 жил ажиллаж байхад энэ түүх байгууллагын 40 жилийн 30 нь одоо энд байгаа хүмүүстэй би бас хамтарч ажиллаж байсан юм байна. 30 жилийн бид нэр 10 жилийн өмнө тухайн үед Увсаймын эрдэнэ төлөвчдийн хурлын дарга буюу энэ зэрэгээс улсын сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын хувьд оролцож бид нар бас 245 дугаар анги дээр бас энэ үйлдэлтүүнд нь одоо бүгдээрээ хамт хэрэгжижсэн гэж санаж байна. Хүний хувьдаа дахин уулзсан, дахин учрахын, дахин хамтарч баярлахын ийм сайхан хөв тохиолдсон сайхан өдөр байна. Энэ түүх байгууллагын энэ улс нутагта хамгийн нэр хүндтэй, хамгийн хариуцлагатай байгууллагын баярыг дахин та бүхэнд өргөн дэвшүүлье. Та бүхэнд сайн сайхныг хүсье. Монгол улсын хил тайван та бүхний маань тиймод өн мөнхөд өөдөө дэшээ байхын үлдээтэй өрөөдийг өргөё. Увсаймын засаг даргын өргөмжлөлийг бас уншиж гартуулж өгье. Хэлийн 245 дугаар ангийн хамт олонд Монгол улсын үндэснийхээ аюулгүй байдал, ядгуур их ашиг ард иргэдийнхээ амар амгалан байдал, эх орныхоо хоргон хэлийг хамгаалах ариун үйлстэй нэр төртэй хариуцлагатай ажиллаж ирснийг тань өндөр үнэлж түүх 40 жилийн он баярыг тохиолдуулан өргөмжлөл 1 сая төгрөгөөр шагнав. Та бүхний ажилд амжилт хүсье. Увсаймын засаг дарга Дэв Батцайхан 2016 оны 8 сарын 1 гэсэн байна. Ангийн 40 жилийн ойгоор шагнагдсан албан тушаалтнуудын нэрсийг дурдвал хөдөлмөрийн хүндэт металлаар төмрөө, банхүү, цэргийн хүндэт металлаар дэд орондоо нэмгэрэл, Монгол улсын онц хилчин тэмдгээр Ахмад, Дэмбэрэл Нямбуу нар тус шагнаглаа. Хил хамгаалах хэрэнхий газрын жуух хүчээр эс тунгалаг, гэ отхон цэцэг, о юм сүрэн, бэ оюуна, маамо, им шүрэн багнаар тус шагнаглаа. Хилчний алдар тэмдгээр дэд турамдаа алтан хуй, дислэгч Баяр Дүр, ахлагч тэр биш, ахлагч Наранбаатар нар тус шагнаглаа. Хилчний алдар хоёр тэмдгээр ахлагч Баттогдох, ахлагч Галхүү нар шагнаглаа. Хилчний алдар 3 тэмдгээр ахлаг дислэгч Үүр цайх, ахлаг дислэгч Пүрэв Дав, ахлагч Бат Дэмбэрэл, дэд ахлагч Солонбаатар нар шагнаглаа. Ангийн 40 жилийн ойгоор шагнагдсан Ахмад хилчид Монгол улсын онц